За сайн бицгаана нөө. За нүрээ бүгдээрээ жоохон ингээд будцгаая. Тэг ингээд та бүхэндээ ганц хоёр далайд тусал гэд мэдлэг өнгөө өгье гэж бодож байна. За миний ингээд нүрийг ингээд харж байгаа бол маш их батхтай байгаа. Энэ болохоор нэг гормоны батхны ингээд маш их ингээд сорвтоод ингээд өргөжлүүлэг гараал байна. За тэг хамран дээр хүртэл улаацсан ингээд хүндүртэй ингээд гарцсан байна. За ямар ч гэсэн би нүрээ ингээд цэвэрлсэн. За нүрийг биш тийм ээ ингээд хүмүүс ингээд ямар дараалалаар цэвэрлэх вэ гэж аявуух ингээд асуугаад байдаг. Нүүрэнд дараал гэж ерөөсөө байхгүй. Ерөөсөө хамгийн гол юм нь чихтэйгээс хуурай хүртэл гэж ойлгочиход болно. За тэгээд суурийг бол яалчгүй дараалалаар нь ингээ хийдэг. Суурай тавиад та түгжээд повдор тавьснаас хойш бол та нүдэ бодно уу, хөмсгөө бодож эхэлнэ үү, уруулаа бодож эхэлнэ үү, сүүдрээ тавьж эхэлнэ. Тэр бол ерөөсөө ямар ч ялгаа бол байхгүй шүү. За ямар ч сайхан арьсаа сайхан чихшүүлээд. За ямар ч чих энэ нь шүү дээ бүтцэн гол нь хамгийн амар гоё байхгүй. Одоо өнгийг одоо бид нар ингээд нэг цагааруулчлаа, бордуулчлаа гэд аюу хэцүү байхад энийг бол янзалж болно заяа. Гол нь бүтцийг ингээд өөрчлөх ёстой хэцүү. Би хит хитэн өстой муухай кремтэй таарч исэн. Өстой арай хийж гэр мэртэй хэрглэж дуусгасан. За энэ хүн ботход бол энэ крем бол угаасаа нэмэгдэнэ. Би өдөр тутамдаа ганцхан өөртөө л хэргэлдэг байхгүй. За энэ дээрээ жоохон консилер ингээд явж өгөх хэрэгтэй. За тэгээд хүн болгоны нүрийн бүтц өөр учраас хаанч тавьж болно консилерээр нь тосон хацар өнгөлөгч сүүдрээ явж болно. Би гэхдээ хаяада хуурай сүүдрээ явуулцдаг. Би өнөөдөр жоохон хуурай энэ сүүдэр ер нь жоохон шаргалдуу байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энийг өнөөдөр ингэж яваад одоо би повдроо явж өгч байна. Повдрээ гарн дээрээ авнаа. Дараа нь багсаараа товшлоо. Дахиад цэвэрхэн гарн дээрээ товшлоо. Зөөлхөн. Хөмсөг будах маш олон арга байдаг. Үстэй мэт зурж би гэлээрээ үстэй мэт зурхгүйгээр уусгалттай зуръя гэж бодож байна. Тэгээд энэ дээр хүмүүс их алддаг зүйлүүд их байдаг. Алддаг гэхээс илүү ер нь нэг тийм харагт тал дээр жоохон онцгүй харагддаг нэг зүйлийг хэлье гэж бодож байна. За хүмүүс маань хөмсгөө будахдаа яг энэ хэсгээ маш шамбаралдуулаад тод аюулт муухай боддог. Энэ нь ямар харагддаггүй гэхээр энэ маш бохор буюу бохор замбраагүй тэгээ бас хөгшин харагдуулж өгдөг. За ер нь бол хөмсгөн дээр бид нар ингэж бодох хэрэгтэй. Тод, дунд, бүдэг. Ер нь уртлын хэсгээ бараг будахгүй шахуу. Ер нь бол өнгийг уусгаж өгнө гэж бид нар бодох хэрэгтэй. За энэ удаад би харандаар биш гэлээр бодож байна. За гэлээр бид нар бодохдаа эхлээд нүүрнийхээ хэмжээг за бидний хуваадаг хэмжээсээ бид нар мэддэг шүү тийм ээ. Гэтэ яг өөрт яг тохирдог урт богноод өөрөө тохируулаад ерөнхийдөө бол бодож болдог. За би бол шууд дундаасаа төгсгөл рүү сүүлээ ингэ татчихдаг. За сүүлээ татаад дээш татах юм уу, хөлсөө бодох юм уу, доошоо бодох юм уу, төгсгөл яаж бодож болно. Хитрхи бас дээшлүүлэх юм бол нэг тийм хитрхи тийм натурал биш харагдаж байдаг. Би жоохон натурал өнөдр бодох гэж байна. Дараа нь дээшлийн өдгөө маш гоё ингэ хөнгөн дараад хэлбэр гаргацсан. Дараа нь бид нар батархаа дүүрэж өгнө. Маш хөнгөн дарах хэрэгтэй. Бид нар сүүл хэсгээ тод бодох нь хөмсгийг аюулгүй хитрхи муухай болохоос сэргээж ирнэ асуудал одоо юу гэнэ. За төгсгөл хэсгээ бид нар тод бодох нь хөмсгийг аюулгүй цэвэрхэн бодох боломжтой байдаг. За энэ багсан дээр үлдсэн гэлээ уршаагаа ингэ түрээд гэсэн үг. Та нар ингэ харж байгаа л би уртлын өсрөөгөөс оруулахгүй байгаа маш сайн харах хэрэгтэй. За тэнгүүтээ самаараа энд байгаа будаг байгаа шүү дээ тийм ээ. Гээл байгаа. Энийгээ уршаа самж өгнө. Инхээр уршаага бүдэгхэн аршаага тод байгаа зү тийм ээ. Гэх мэдчлэнгээр самнаж өгнө. Тэгэхээр уршаага тод биш, аршаага тод. Бодлоо зарим нэгэн зүйл тод гарах харагдахгүй байж бас болдог. За тэнгүүтээ бид нар хөмсгөө хитрхи доошлуулчлаа гэж бодож байвал одоо жинхэнэ дахиад багсаар ингэ бодчихно. За миний хувьд бол энэ хэлбэр одоо болж ийн гэж үзээд одоо хөмсөний ус маскарагийн ус одоо ингээд гээлийн будгийн маань ус хоёр ингээд зөрчилдөг. Яагаад гэвэл хэлбэрийн янзлж байгаа учраас энийг бид нар яаж зэвлэх ёстой вэ гэвэл маскара хэрэглэнэ. За ингээд хөмсөний ус маань илүү ялгаатай болж харагдаж байгаа биз. За нөгөө талаа бодъё. За би нөгөө талаа бодох гэснээр боллоо. Нэг талынхаа нүдийг будаад бодолт маань илүү
ингээд ямар хөө өөрчлөө нэг талынх нь өөрийг ерөөхдөө бодож харьцуулт харъя гэж бодож байна. За одоогийн байдлаар надад бүх багс минь байхгүй байгаа учраас би яг ингээд өөрийн яг хэрэгэлдэг энэ хоёр багсаараа нүдэ будъя гэж бодож байна. Ойрын үед надад энэ тэн маш их таалагдав. Зөөл хөнгөөс нь аваад төгсгөл нэлийн хөнгөн дарж өгөх хэрэгтэй. Төгсгөл урт хэсэг. Тэнийг бол яаж ч бас тавьж болно. Ямар бодолтой ихээсээ ба шалтгаална. Өнөөдөр би жоохон натурал дуу бодол хиймээр байгаа. За тэгээ хөнгөн дараад ерөөс энэ уусгалт нь ийм гой байх хэвээр ерөөсөө тийм алаг цаа болж болохгүй суурэ тавиад өгнө. За ингээ ялгаатай байгаа үст те. За хөмсгтэйгээ өнгө нь илүү уусаж өгч байна те. За тэгээ хацрын өнгөлөгчтэй ч гэсэн ерөөдөө уусч өгч байгаа зү те. Ер нь бол тийм салангат одоо ингээ бор тэн одоо шаргал тэн тавьснаа яв ягаанаар хацрын өнгөлчвөл ер нь бол нэг жоох уусах магтцтэй байдаг учраас ер нь бол энийг өөр зүйлээр бас зохицуулж өгөх боломжтой л да. За тэгэнгүүтээ хамарныхаа ишээ уусгаад өгнө. Яг ингэж тавиад дахиад цаад хөнгөрөө надад өөр одоо юу байхгүй байгаа. Багс байхгүй байгаа учраас энэ хоёроор л одоо бүнэжин бодолтой болох нь. За нөгөө багсаараа энэ жоохон хавтгаатай багс надад үлдсэн байгаа учраас доод цоко бодоод өгье. Би одоо талент харахгүй бодож байгаа шүү манайхан. Талент харахгүй яг камер руугаа хараа бодож байна. За ингээ харахаар жоохон ингээ будаад давхраатай юм шиг жоохон ингээд зөхний дор будалт өгөөд ирэхээр нүд тэлээд гой харагдаж байгаас тийм ингээ жоохон ялах нь харагдаж байгаа биз. Одоо будалт дуусаагүй байгаа шүү дээ тийм ээ. Одоо би хоёр багс. Яг одоо би ер нь бол ингээ талент харахгүй будаад байгаа шүү дээ. Яг ингээ камер руугаа хараад төгсгөлд нь хэр болох нь харцгаая. За би бол энэ жоохон бам гэж юм бичгээ. Тэнгүүтээ болж штэ манайх хэвээр гоё штэ. Хэвээр гоё штэ. За би бол нэг урт контр мандер тавихгүй. Одоо сүүлийн үед нэг ийм контр монтор надад их цэвэрхэн бөгөөд их гоё санагдаад байдаг болсон байгаа. Одоо нэг манайхан ч гэсэн одоо энэ хүнд бодолтнуудаас ер нь жоохон салах хэрэгтэй. Жоохон ингээд бодлоо өөрчлөөд. За. Гэнч тэ ямар болсон юм болоо? Тэндээс олдоогүй байгаа болохоор за сайхан ингэ нэг өрнөө. Харахгүй наасан гэхэд эн чинь овоо яваад байгаа юм шүү би чинь. Би анх удаа л ингэж харахгүйгээр ингэж бодож үзэж байна. Тэгээд доод зөхийг харахгүй наана гэж худлаа маань ямарсан хараад наачлаа энараа. Сайн уу? Юу байцгаана? за тэгээ дахиад жоохон хараад. Энэ жоохон юмсаад өгдөг. Ой ямар ятраат дэлгэсэн ёо. Дэлгэц таньсан сүүлд стресс гэж шүү. Тэгэл ер нь бол ингээл бодолтоор нүүр ингэ томордсон шүү дээ. Нүүр гэнэ нүд. Томдооч гэж байгаа. Зэ. Яа эндээс үнэн гарагдчих талент. Сайн л харлаа. Ваа би чи им көркөм бил. Им хөөрхөн билүү. Ваа гоё нэ тань хартаа. Брэйго бачиж маастай. Би харан ингээ гэлчээд дээрээс ингээд яа ингээд тэнэр ингээд бариад өгөхөр ийм гоё тэргээ хар биш ингэж гоё харагдчих жоох байхгүй. Тэгэд энэ хоёр нүдийг харалтаа та нар жижиг том байгаа сте. За тэгэнгүүтээ би жоохон хатраа гоё өнгөлж өгмөр байна. Жоохон гоё ингээ өнгөлж өгөөд илүү гоё өнгө оруулж ирж өгмөр байгаа. Кверк нах юм аа. За ингэнгүүтээ би ч одоо бас юутай штэ. Юмтай мингтэй юмтайч гэх шиг. Оо ямар хөөрхөн. Гэж мэд. Тэгээ энэ өстө үнэхээр гоё ингээ камернаас гоё харагдаж байна нэраа. Ийм гоё. Бүх юм амар гоё. Ингэж харагдаж өгдөг юм аа. Ер нь бол манайхан тэгээд ийм гоё бодолт хэлгэмээр байвал утасны дугаар олон чатер цаг аваарай.
За зарим өдрүүд бол дүүрсэн байгаа шүү. За нэг иймэрхүү байна. Одоо энэ дээр чи юу дутуу байгааг та нар ажиглаж байна уу? Highlight. За уруулаа ингээд одоо body highlight ороод ирсэн байгааз гоё харагдж байгаа цаардаа. На. No. Энэ дээр highlight тавиагаас мөл юу тавиагаас мөл бүр ингэж харагдах байсан юм шүү дээ. За энэ гар бол юу шүү, ийм юм угаасаа байд шүү. Ингэж угаас чимэгдэг учраас. Энийг бараг ингэчүүл яа тий ингээд байхгүйсэн гэд ингэчүүл яаж байна. Байсан юм байна ч гэх шиг. Энэ сүүдэр байгааг бол бүр ингэж харагдах байсан юм шүү дээ. За одоо би та нарт нэг гоё юм харуулъя заа. Одоо та нарт ингэ уруул хөрөөлөгч байхгүй биш үү те. Тэгэхээр нөгөө саяны нөгөө нэг хавтгай бор тентэй. Энэгээр ингэж өчтдөг заяа. За ингээд ийм болцсон ингээд даруугаар гоё болсон. Заавал ингээ юм хүмүүс шахуулахгүй ингэж бас даруулзаж бас олдог шүү манайхан заяа. За одоо тэгээд энэ өнгөлөгчөө төрхөн энэ сте гоё өнгөлөгч байл ш нэрээ. Амар гоё өнгөлөгч би одоо энийг бүр шавхаа дуусгаж байгаа. Веган юм байна лээ. Энэ одоо бүр үнэхээр таалагдж байгаа. За одоо энэ ингээ шавхаж ямарсан дуусгая. Гарч ирээрээ ирсэн. Йоо би одоо юу яд юм уу? Гарч кино үзт юм уу? Цэцгээгээ цагааруулаад линз үтсэн байсан бол зур бүр урга мод. За би ч нөө чолктэй. Ингээд жоохон чолко ингээд чолк юм жоох уршаа гарч ирэх гэдэг. Хөөхөн. Хөөхөн жоох ингээд маяг оруулнаач. Оостогоо цэвэрхэн баастай те. Өнгөлөгч минь багтчихээ дахиад нэмчи. Оостог гоё байна. Йоо эмхтэн ингээл өчтөрхөн ларзаагаал байх нь гоёсэн ч одоо ингээл нөөрөө буцсан чинь амар гоё. Ерөөсөө л юм өдрүүд. За ерөнхийдөө бол бодолт маань дууссан. Одоо энэ нэг хүзүү маань ингээд тарган хүмүүс ч юу хэцүү шүү дээ. Одоо ингээд давхар ирүү гарч ирнэ. Хүзүү ингээд үрчлээтэн. Жохон саа өгч. Боросгоо дээрээ саа өгöd. Игэн байхгүй. Тэгтэл би гоё. Миний бүх үрчлээч гоё. Би өөрөө ч гоё. Миний мейкап ч гоё. Нэс энэ талаар ингээ харахаараа ла гэл ингэмээр энэ талаар харах. Уяна юу вэ? Өнөөдөр кино үзье гэж юу? Би өнөөдөр ивент жон. Гэл алцхнамаар ингээл байгаа. Бүр кино үзмээр сагчихлаа. За өнөөдөр ингээд нэг сайхан мейкап. Ер нь харахгүй шахуу хийсэн гэхэд гоё байгаас би үнэхээр гоё хийчихжээ. Йоо. Тэр хараагүй гэхэд харахгүй хийсэн гэхэд амар гоё бодсон байгаас тээ. Йоо. Би ер нь таарт юм ярихгүй. Би таарт юм ярмааргүй. Би өөр хүн юм байна. Йоо ингээл явж өгвөл бааларва. Нарасара навч та бүхэн маань одоо бичлэгээс маань бас те авах гэхийн ухаанаар хандаад хаях ч юм байхгүй дээ. Ер нь бол ингээд ийм гоё бодолтой хийлгмээр байвал цагаавараа хоёулангийн бодчих юм бол зүгээр юугүй. Гэтэ нэг талын будааг байх нь илүү сонирхолтой байгаа зү. Одоо би энийг ингэсэн бол гоё байсан байгаа. Ингэсэн бол илүү бүр гоё харагдчих байсан байгаас одоо ингээд ялгаа нь. Тэгээ нүдээ ингээд цэцгийн цагааруулаад линз зүүцсэн бол зүгээр юм бүр үнэхээр гоё гоёлын бодолт болох байсан. Гоёлын амар ингээд гоёлын бодолт мөрчлөнгөөс натурал тал руугаа байгаа зү. Нэг амар будцсан юм шиг биш. Тэгээ одоо контри заавал урт зурхгүйгээр бас иймэрхүү ингээд будчихуулах гоё санагдаад байгаа. Энэ доод сормосыг харчаач тий. Нара хоёр хүм нара. За баярлалаа. Бичлэгтэй минь хамт байсан та бүхэнд баярлалаа.
Зя энэ мэтчлэн тэгэл энэ удаад би та нарт гээлээр уусгалтайгаар бутахыг ингээ харуулсан бол дараачуудаа хүмсгийг яаж бутахыг бас харуулах болно. Зур урийн сан ингээл асгарч идэг буян юм аа. За тэгээ баярлаа. Лайк дараарай, шеэр хийгээрэй.